Өдөрөө сайн байцгаана уу? Цааш нь өдрийн мэргийн бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийн сэдвээр нэгдүгээрт таны үүлийн үр болон буян юу вэ? Хоёрдугаарт танд ирэх дараагийн шалгуур юу вэ? Гуравдугаарт энэ амьдралаа дуусгахаас өмнө заавал хийсэн байх ёстой зүйлс юу вэ? Дөрөвдүгээрт та шүүлтийн процессыг хэрхэн даван туулах вэ? Тавдугаарт энэ насандаа та гүр үтэйгээ учрах уу гэсэн сэдвүүд байгаа. За нэмэлтээр болохоор нэгдүгээрт эрх насандаа хэн болж төрөх вэ? Хоёрдугаарт өмнө насандаа хэн байсан бэ? Гуравдугаарт энэ насандаа хувь заяагаа цоо шинээр бүтээхээс өмнө юу хийсэн байх ёстой вэ? За дөрөвдүгээрт таны хувь заяаг уруу татдаг зүйлс юу вэ? Тавдугаарт та ямар энергийн хүртээ засах хэрэгтэй байна вэ? Зургаадугаарт таны даалт ухамсар нэгдсэн үү? Талдугаарт танд одоо хэрэгтэй байгаа зүйлс юу вэ гэсэн сэдвтэйгээр өдрийн мэргийн бичлэг эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаж байгаа нэг зургийг сонгоод уншлагатаа ороорой. За бичлэгээ зогсоож жагаад тайван сонгож болно шүү. Нэгдүгээр өдрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил. За энэ удаагийн сэдвээр таны үүлийн үр болоод буян юу вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр одоо өмнө насны үеийн үрээс илүү яг энэ насны тань одоо сөрөг үеийн үр одоо тэрний үе тэрнээс болоод яг ямар үр давар гарч ийн вэ гэдгийг ярина гэсэн үг. За картан дээр ерөөдөө та нэлээд яг энэ хүн болоод байгальтай холбоотой үеийн үрүүдийг маш их хийжсэн байх одоо тэр магадлал өндөр байна. Тэр тусмаа байгаль буюу байгальтайгаа яг буруу харьцснаас үүдээд таны амьдралд ингээд одоо байхсгүй, таны хувь зайд байхсгүй, тэр онцгүй зүйлүүдийг та өөртөө маш хүлээж аваад байна. Тэгээд хүнд гэдэг маань болохоор ер нь нэштэй ингээд яг өөрийнх нь тань дотоод сэтгэлээсээ эхлүүлээд үлдчихэж байгаа тэр бүхэл зүйлүүд орно. За энэ одоо юу гэх юм бэ? Тэр учир зүггүй хүн гараал барьж авч зодхорол энэ нэг үлүүр болох гэдэг юм ерөөсөө бишээ. Бодлоос бүр эхлүүлээд энэ сөрөг буруу зүйлсүүд ингээд сөрөг үлүүр олж ирдэг буюу та хэний нэгний тухай буруу бодолтой хийхэд хэний нэгний тухай онцгой бодолтой хийхэд хүртэл энэ хэд дахин үржигдээд танд болон таны үр удамд ирж идэг. За түүний дараа үг гэдэг зүйл байна тийм ээ. За үг бас маш хүчтэй. Ялангуяа энэ картыг сонгосон хүмүүсийн үг нь биелдэг одоо бодол нь биелдэг байх магадлал өндөр буюу энергийн түвшин хөндөр хүмүүс байгаад төдий хэрээр одоо тэр тухайн зүйлд биеждэг чадвар өндөртэй учраас та хэний нэгний тухай хэлсэн онцгой үг нь тэр зүйл нь тодорхой байдлаар тэр хүний амьдралд одоо шууд болон одоо дараа нь ч юм уу ямар нэгэн байдлаар хүрэх боломжтой. Та тухайн үед хэний нэгний тухай онцгой зүйл ингээ хийж тоход заавал яг тэр цаг мөчтөд ингээ хүрэх шаардлагагүй. Зарим үед ингээд бас дараа нь ингээд нэлээ одоо олон жилийн дараа ч юм уу тэр хүнд хүрэх магадлал их өндөр байдаг. Тэгээд тэр ингээд ямар нэгэн байдлаар хүрж ийн гэдэг тань эргээгээд тэр чинь маш олон үржигдээд маш хэцүү байдлаар танд болон таны үр удамд ирж идэг. Тэгэхээр эдгээр зүйлсүүдтэй ингээд маш анхаарах хэрэгтэй. За хамгийн гол нь үйлдэл гэхээс илүү та яг үйлдэлээ ингээд ерөөдөө нэлээд хянчдаг үйлдэл дээр өөрийгөө цээнждэг төрлийн юм байхгүй. Үйлдэл нь бол ингээд одоо тэр үеийн үрийг тээх юмнууд нь хайрцангуй гайг. Тэгэнгუთ бас нэг зүйл гарч ирсэн нь одоо өөрийнхөө ингээд ямар нэгэн хүсэж байгаа эсвэл хэрэгцээ шаардлаган дээр үндэслээд эсвэл ямар нэгэн байдлаар танд одоо зайшгүй хэрэг ч юм уу гарсан үедээ та буруу шийдвэрийг маш гаргадаг буюу тэр шийдвэр нь эргээгээд бусдад ингээд хор хүнэлдэг гэдгийг мэдсэн хэрнээ та тэрийг ингээд шууд сонгочдөг. Одоо тиймэрхүү зан чанар бас танд байх гэдэг тал байна. Энэ нь ингээд засагдаагүй гэх юм уу? Өөрчлөгдөөгүй тийм зан чанар. Инээс тань болоод таны амьдралд одоо яг энэ зан байдлыг тань засахын тулд ирэх одоо тэр маш том хэцүү шалгуурууд, маш одоо тийм хэцүү үйл явдлууд ер нь бол маш их хэрэгээр байна. Тэгэхээр аль олох нэг үеийн үрийг яаж барддаг гэхээр мэдээж хэрэг эдэлж барна. Тэрнээс гадна ухаарсан зүйлээ хэрэгжүүлж нөгөө нэг амьдралын үзэл суртал болтлоо ингэж одоо гүн гүнзгий ойлгох, ухаарах хэрэгтэй байдгаа. Тэгэхээр та яг энэ зүйлийг хүн ямар ч хэцүү зүйлд юу ч болж исэн хүн хүнээрээ байх хэрэгтэй тий. Хүн
бусдын төлөө, өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө зөв шийдвэрийг бас ингээд гаргаж явах хэрэгтэй байдгаа буюу бусдад хор хөнөөлгүй шийдвэр бол хамгийн зөв шийдвэр байдаг. Өөрийгөө зөвхөн амин хувиа үзлээ бодоод бусдад хор хөнөөлтөй шийдвэр гаргана гэдэг бол маш онцгой байдгаа. Тэгэхээр энийг бас ингээд чин зүрх сэтгэлдээ ингээд ойлгох. За тэгээ үүдгийн. За бусад ингээд юу гэдэг бурууг нь хийгээд ингээд болоод байгаа юм чинь, гой сайхан яваад байгаа юм чинь би ингээд мянга зүв байгаад ингээд юусэн амьдрал нэг л болохгүй байна гэдэг байдлаар яаравчсан байдлаар амьдралд огт хандаж болохгүй. Энийг бас маш сайн ойлгох хэрэгтэй байна. За тэгээд буян нь болохоор таних юу байна вэ гэхээр ер нь одоо яг ингээд өдөр тутмын ингээд амьдралдаа алхамдаа аль олох ингээд бас нэг олон хүнд биш юм аа гэхэд яг нэг хүнээ ч юм уу эсвэл 2 3 хүнээ ч юм уу ингээд маш их боддог тэр хүмүүстэй ингээд нэг тултал нь тус дэмжлэг үзүүлж гээд байдаг зүйлүүд таны амьдралд бол маш их байдаг юм байна. Тэгээд та амтан тайртай төрлийн хүн байж магадгүй амтан одоо тижээжсэн ч юм уу эсвэл амтан хоолж исэн ч юм уу ямар нэгэн байдлаар амтантай холбоотой буйныг бас багахгүй ингэж үүсгэж исэн ийм хүн байна. Тэр төдийг ургамал ч юм уу одоо тийм яг байгаль гэхээс илүүтэйгүр яг гэрт байдаг төрлийн ургамал ч юм уу тиймэрхүү зүйлийг маш одоо арчилж фусалж ургуулж исэн ч юм уу тиймэрхүү талын буйнууд байна. Тэгээд таних дээр бас нэг жоохон юм бүр нэг тийм том ч юм уу ингээд яг амьдралынхаа зорилгыг гүйцэлдүүлсэн буян бол ерөөсөй байхгүй байгаа тань. Тэгэхээр тэр хэмжээний буян байж таны хувь зээнд маш хүчтэй эргэлтүүдийг гаргаж ирж таны хувь зээг засдаг. Эдгээр энэ жижиг буйнууд нь болохоор ер нь таны нөгөө нэг зарим бас үеийн үр ч юм уу тэр цөрөг зүйлүүдийг нэг хагас сугас хэсгийг ингээд нөхөд тараад байгаа учраас та одоо буян хийх нь зөв ч юм уу буян хийж явах хэрэгтэй ч гэдэм үү яг тэр талын гүн итгэл үнэмшил тэр талын одоо тийм зөв сэтгэл зөв гүн суухгүй байгаа шалтгаан тэрнтэй холбоотой байгаад байна. Тэгээ таны нөгөө нэг үеийн үрийн талын чиглэлийн юм жоохон хитэд байна гэдгийг бас сануулгын зөв байна. Тэгээ та энийгээ бас өөрөө одоо юу гэдгийг ялангуяа байгальтай холбоотой юм бүр ингээд те одоо нэг юм байгалыг ингээд сүтгэж гэдэг юм их тийм сэтгэлээр гэхээс илүүтэйгээр одоо санамсруу болгон зайлшгүй шаардлагаар юм хийсэн онцгой зүйлүүд бол их байна. Тэгээ энийгээ бас яаралтай залруулахгүй бол байгалийн одоо тэр эргээд ирэх тэр үеийн үр болон тэр мум ухай одоо танд хүрэх зүйл нь маш хүчтэй өндөр байдаг. Байгалийн энерги бол үнэхээр хязгааргүй штэ. Хичнээн тэр бом хүнийг ингэж тэтгэж байгаа хүн гэлтгөө бас одоо хичнээн одоо тэр бом амтан байгаа юу байгаа энэ орчлын ертөнцийн те бид нар дэлхий дээр хичнээн одоо тэр амьд биет байдгийг мэдгүй тэр болгоны тэтгэдэг хайрладаг хангадаг гэдгээрээ байгаль болвол одоо хамгийн хүчтэй хамгийн одоо тийм дээдэд нь ортог. Тэгэхээр тийм хүчтэй дээд зүйлийг та жижигхэн чамаагүй ингээд одоо гимтээсэн байна уу одоо харалсан байна уу те ингээд ийм буруу үйлдэл хийхэд тэр чинь таны төсөөлөж чадахгүй хэмжээгээр таны хувь зээг бүрэн унгаах хэмжээгээр танд одоо ирдгээ. Тэгээд та өөрөө дааж чадахгүй удмаараа хүртэл ингээд тэрийг одоо ингээд авч явах хэмжээний зүйлүүд болдог учраас энэн дээр ингээд маш анхааралтай байх хэрэгтэй. За тийм уншлага ингээд жоохон ахтууж гэх юм уу тийм уншлага байж байгаа байх гэхдээ ингээд яг одоо танд байгаа зүйл учраас энийг ингээд сахиусууд нь дамжуулаад байгаа учраас анхааралтай байх хэрэгтэй. Дандаа одоо бид нар юу гэдгийг гой сайхан болоод байгаа юм сонсно гэж байхгүй штэ. Тэгэхээр болохгүй байгаа зүйлээ ч гэсэн танаа тэрийг өөрчлөнө гэдэг бол хүмүүний хамгийн том ухамсар чадвар хамгийн ухаалаг хамгийн одоо зөв хүн байдаг. Тэгэхээр энэн дээр одоо их дүүцэх ч юм уурлах гэхээс илүү за надад ийм юм байх боломжтой юм биш үү? Би энэ дээр нэг анхаарал үзье да гэдэг тэр талаас нь хараасаа гэж хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө буйны тал дээр та ингээд аль болох нөгөө нэг хүмүүс тусалж ийм зүйл тусалж энэнд ингэчээ тэрэнд тэгчээ гэдэг сэтгэл бол танд байхгүй биш бол үнэхээр байна. Өөрийнхөө чадах хэмжээндээ бол ингээд туслаад ингээд явдаг. Гэхдээ хувь заяага өөрчлөхүйц хэмжээний тийм том буян энэ амьдралтаа ингээд хийгээгүй байгаад байна. Тэгэхээр энэ зүйл дээр одоо анхаарад амьдралтаа бүр өөрчлөхүйц хувь заяага өөрчлөхүйц хэмжээний тэр том буйныг ингээд бас хийгээч дээ тий гэдэг карт гарсан буюу буян гэдэг зүйл өөрөө маш чухал. Танд өөрт чинь бас ингээд хэрэгтэй зүйл гэдгийг ойлгоо. Та зөвхөн бусдад ингээд өгөөд байгаа юм биш.
бусдад өгнө гэдэг нь чинь хэд дахин үржигдээ таны амьдралд ирдэг бас агуу дээд зүйлээ. Тэгэхээр бүр төлөвлөөд ингээд за би энэ оноос энэ он хүртэл ийм зүйл хийж яад энэ онд ингэж өргөжүүлээд ийм хүмүүстэй ингэж хамтраад ийм төвшөнд ингэж хийгээд энийг нь бүр ийм болгоод гээд энийг бүр том одоо бүр ажил хэрэг болгоод одоо маш том тусыг та хин нэгэнд одоо нийгэмд байна уу байгальтай байна уу тэг юунд байна тэр тухайн зүйлээ ингэж зориулаад энийг хийх хэрэгтэй шүү. Тэгээд бас одоо тань дээр юм байгалийн болон одоо хүнийх дээр илүү гарч ирээд байгаа учраас хүмүүст болон байгаль дээр илүү ингэж одоо үлийн үр тэтгэр зүйл дээр анхаараарай. Тэгээд та нар бас гайхаж магадгүй байгаль хүн гэхээр баг ингээ бүгд л орчих юм шүү. Өөр үлийн үр гэж байгаа мó гэж бодож иж магадгүй үлийн үр бол хязгааргүй. Ер нь бол одоо оршихуй ертөнц бай эсвэл одоо хүн бусд хийсэн байж гэдэг юм ингээд үлийн үрийн одоо тэр хэмжээст яригдах зүйл нь бол хязгааргүй байдаг учраас хүнд байгаль гэж яриад байгаа шүү. За дараагийн сэдв нь болохоор таны амьдралд ирэх одоо тэр дараагийн шалгуур юу вэ гэсэн дээр одоо сурах, боловсрохтой холбоотой, дэрсний эрхчлөлттэй холбоотой юм шалгуур ярнэ гэж гарч ирсэн. За ер нь бол нэг бол танд одоо сурах, боловсрох тал дээр үнэхээр хүссэн ч ингэж ерөөсө боломж ч юм уу тийм юм алдахгүй. Тэгээд таныг одоо хүсэж байгаа зүйлийн төлөө маш их золиос, тэмцэл, хүч одоо ингээд их зүйлийг гаргахыг шаардна. Нөгөө бол ерөөсөө таны амьдралд ингээд за энэ зүйлийг сураад мэдээ гэж бодоогүй байсан зүйлийг амьдрал тань ингээд нэг хүчээр тулгаж байгаа юм шиг, энийг заавал сурах хэрэгтэй гэж байгаа юм шиг олон асуудлууд тулгаж та ингээд сурах хэрэгтэй болох одоо тэр одоо 20 мөч тийм цаг хугацаанд ирэх ийм одоо хоёр зүйл буусан. За тэгээд эрхчлөө гэдэг дээр нь энэ сурахтай бас ингээд жоохон холбоотой байсан. Гэхдээ бас ерөөдөө таврхон одоо хүсэж байгаа зүйлүүдээ ингээд хийж чадахгүй байгаагаа мэдрэх, тэг ингээд хүснээрээ амьдарч чадахгүй байгаагаа мэдрэх. За тэгээ хүмүүсээс болсон бас нэг юм ерөөсөө эргэн тойрны гадны хүчин зүйлээс болсон тэр тэгээд өөртөө итгэлгүй байх гэдэг бас карт буусан. Өөртөө итгэлгүйгээсээ болоод эрх чөлөөгүй байгаагаа мэдрэх. Тэгээ эрүүл мэндингээс бас карт буусан. Эрүүл одоо бүрэн дүр эрүүл биш байгаагаа мэдрээд ингээд бас эрх чөлөөгүй байгааг мэдрэх. За тэгээ санхүүгийн буюу мөнгө төрний карт буусан. За энэ дэр болохоор бас яг мөнгө төгрөг бүрэн биш байгаагаас үүдээд эрх чөлөөгүй байгаа мэдрэх гээд маш олон талуудаас үүдээд одоо эрх чөлөөгүй байгааг мэдэрч байгаа ийм процессууд бол танд явагдах нэ. За энэ дэр хамгийн том одоо хувийн нийцэлж байгаа нь болохоор боловсрол гэдэг одоо буюу яг тэр саянаас эхнээс сэдвтэй ингээ холбогдож орж ирсэн байна. Тэгэхээр эдгээр зүйлс дээр ингээ танд маш олон шалгуурууд гарч ирнэ. Тэгээд энэ болохоор бүр маш том шалгуур болно. Хэдэн жилийн турш ингээ явагдаж магадгүй. Тэгэхээр энийг маш одоо юу гэдэг юм хэцүүр биш таатагаар хүлээж аваад за ийм проблем тусаа тань нэр ингэн гэсэн шүү. Одоо би энэ дэр ингэж бэлдээд одоо илүү ухаалаг байгаад зөв шийдвэр гаргаад илүү хичээгээд энэ процессыг илүү хурцгаад илүү амьдралынхаа азад одоо хувь шиг одоо тийм зөв тал руу голтрлууга та хурдан оруулж чадхаар байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо сахиусууд тань зөвлөд байна гэсэн үг. Энийг яаралтай ингээ зөв тийш ингээ залчвал таны амьдрал ингээ хурдан эрэг тийш рүүгээ ороод илүү одоо сайн тал руугаа ингээ эргээд арай өөрчлөгдөхгүй байна. Тэггүйгээр ингээ хэцүүгээр ингээ ойлгоод ингээ тахан таны сэтгэл зүйн байдлаас хамаарат хичнээн ч удаан ингээ дүргшлээд тэгээ та өөрөө ч одоо тэрийг давамтлахгүй байж чадвал энэ бүр одоо хувь зээнээс одоо өгөгдөөгүй олгогдоогүй одоо тэр шаардлага одоо шалгуураас өөр болоод бүр буруу тийш эргээд бүр ингээд та өөрөө унаах магадлал өндөр байгаа учраас энэ дээр ингээд анхааралтай байх хэрэгтэй байна гэдэг сануулгын картууд, зөвлөмж картууд буусан. За дараагийн сэдвэн та энэ амьдралаа дуусгахаас өмнө заавал хийсэн байх ёстой зүйлс юу вэ гэсэн байгаа. За ерөөдөө ингээд энэ хүзрэмэр бол нэлээ ингээд юм одоо зарим хүмүүст бол ингээд хүн тусгаар ч юм уу тийм одоо сэдвүүдтэй байгаа. Гэхдээ одоо тодорхой хэмжээний хүмүүс ингээд бас ингээд заавал хэрэгтэй ойлгох хэрэгтэй. Тэгээ тийм чиглүүлэх хэрэгтэй учраас цаанаас нь ингээд ийм мэргүүдийн одоо сэдвүүд орж ирсэн байгаа. Тэгэхээр аль болох ингээд зөв талаас нь хараад өөртөө хэрэгтэй талаас нь давхын аваад хаяг нь хаяасай гэж хүсэж байна. За ерөөдөө бол яг таны хувьд хийх ёстой зүйлүүд бол маш их байна. Та ерөөдөө энэ амьдралдаа хийх ёстой, дөрөх ёстой зүйлүүдийн дөнгөж 20% нь
хийсэн байна. Тэгэхээр тань дахиад 80% одоо тэр их хийх ёстой зүйлүүд байна. За тэр дунд нь та ер нь бол их байгалийн өмнө насндаа магадгүй бас байгальтай холбоотой үйл хийх ёстой хүн байсан байж магадгүй. Тэгээ энэ наснда ч гэсэн байгальтай холбоотой л ерөөдөө маш их үйл ажиллагаа хийх хэрэгтэй байна. Одоо жишээ нь зүгээр хэлэхэд хүмүүсийг одоо уриалж мод тариах үйл ажиллагаанд уриалдаг тийм хөтөлбөр санаачилдаг ч юм уу. За эсвэл одоо юу гэдгийг хогоо цэвэрлэх үйл ажиллагааг ингээд одоо яг байгалийн хог түүх ингээ үйл ажиллагаа тиймэрхүү юмнуудад хамрагддаг гэдэг ч юм уу. Ерөөдөө байглаа дээдлсэн олон хүнийг хамруулсан та өөрөө бүр ингээ удирдах явахаар байхгүй. Олон хүнийг тэгээд энэ тоо нь болохоор 200 гэдэг та олон түнс дээш гэсэн. Тэгээд 200 болон түнс дээш хүмүүс одоо нэг тийм community ч юм уу тийм юм байна шүү дээ. Тэгээд тийм хүмүүсийн ингэж удирдах, тэр зүйлэн чиглүүлж, тэр хүмүүсийн амьдралаас ингээд энэ зүйлсүүд яагаад чухал болох гэдгийг ингээд ойлгуулахаар ирсэн тийм одоо пропостыг өдөрдөн чиглүүлэх хүчтэй юм баггүй да энэ байгалийнхээ хамгаалах хайрлах талаар. Тэгэхээр энэ дээр та өөрөө хүртэл ингээд үйлдэлээгүй байна гэдг нь одоо хийх ёстой зүйлийг хийхгүй яваад байна гэсэн. Тэгэхээр энэ зүйлүүд дээр та бол маш том төсөл ч юм уу эсвэл их том үйл ажиллагаа ийм юмнуудыг хийх хэрэгтэй байна. За тэгээд дээрэс нь хүмүүсийн эрүүл мэндэд одоо тохирсон ямар нэгэн бас юм үйл ажиллагаа ч юм уу ямар нэгэн зүйл одоо бүтээгдэхүүн гаргах ч гэдэг юм уу эсвэл нэг тиймэрхүү одоо үйл ажиллагаа санаачлах ч гэдэг юм уу одоо ямар ч үж болно эрүүл мэндтэй холбоотой энэ амьдралдаа хийх ёстой юм буянг нь одоо үйл танд бол байна. Тэгжээч бас таны энэ амьдралд хийх ёстой зарим нэг зүйлүүд ингээд хийх зүйл нь тэгээд та хүмүүсийн одоо айл гэрүүдийн гаал голомт гэдэг зүйл ямар чухал гэдэг талаар хүмүүст тас ингэж зөв чиглүүлэг болох буюу одоо энэ галын тухай мэдлгүүдэд бас хүмүүст ингэж өгч байгаа тэр зүйлүүдийн засгаад одоо чиглүүлэг тус олох ч юм уу ийм зүйлүүд тэгээд хүмүүсийн сэтгэл зүйн тал дээр бас ингэж анхаарах. За одоо энэ магадгүй та сэтгэл зүйч ч юм уу бяцлаглалын багш ч юм уу йогийн багш ч юм уу ямар нэгэн байдлаар л энэ сэтгэл зүйн боловсролтон сэтгэл зүйнд нь одоо ингээд тэр хайр эмчлэл дангаалт одоо тэр зүйлүүд дээр нь юм чиглүүлэг тусламж одоо үзүүлэх ёстой тийм чиглэл юм багхгүй. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр та бас нэг анхаарад би ер нь одоо юу хийж болохоор үлээ ягаар үлээ ягаад миний амьдралын одоо хийгч дуусахаас өмнө тэр зүйлүүд байгаа билээ гэдгийг нэг анхаарад үзүүлэх зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгээд нэмэлт картн дээр болохоор яг энэ нөгөө нэг одоо юу гэдэг таны амьдралд ингээд өөрөө хүсэж байгаа санаж байгаа зүйлээ магадгүй болохгүй юу гэхээ мэдгүй байгаад байж магадгүй. Тэгээд яг нэг энэ юм байна гэдгийг тэрээ хийж байгаа тэрэндээ дург болох ч юм уу тийм зүйлүүд байж болно. Гэхдээ та яг ингээд бусдын төлөө нийгмийн төлөө тэг ингээд байгалийн төлөө юм хийж явж байгаад тэр хугацаанд та тэндээсээ шин юм шигтэй ингээд таны амьдралд байгаагүй юм шиг тийм олон гой зүйлийг олоод та бүр ингээд төсөөлж байгаагүй тийм гоё том хэмжээний хүсэл зорилго хийх зүйл амьдралын утга учираа болоод ном тэр хүртлээр танд ингээд нийлэн тогтоон буусынхаа мэдгүй мэдрэмж сэтгэлүүд ингээд төрөөдөж болно. Тэр бол ингээд асуудалгүй. Одоохондоо бүхнийг шийдэхин орон зүгээр ингээд хийх ёстой чухал гэсэн зүйлүүдээс ингээд эхлээд явах нь зөв шүү гэдэг юм тохио танд ирж байна. За та шүүлтийн процессыг хэрхэн даван туулах вэ гэдэг сэдв байгаа. Энэ дээр болохоор маш тодорхой гарсан буюу та одоо нөгөө нэг хийсэн сөрөг хөлөөрөө та үр дагаврыг дуусгаагүй тэгээд хийх ёстой амьдралынхаа одоо хувь заяаны тэр төөргөөр хийх ёстой гүйцэл төлөвлөлтөд дуусгаагүйгээс үүдэх ерөнхийдөө зүйлүүдэн дээрээс нь амьдралын одоо төвлийн зорилго болоод яг энэ гол дотоод сүнсний сэрэлт явагдана гэдэг байгаа шүү дээ. Энийхээ утга учирыг бүрэн ойлгоод хийх ёстой ерөнхийдөө зүйлүүдийг ингэж хийгээгүйгээс үүдэж тэрэндээ ингээд та одоо тайлбар тавих ч гэдэм үү хийсэн зүйлхүүгээс үүдээ шүүлтэнд бол ингээд нэлээд хэцүү туулахаар тэгээд доошоо ингээд магадгүй дараа төрөлтөө унахаар ч юм уу тиймэрхүү зүйлүүд ингээд гарах. Одоогийн байдлаар шүү зөвхөн ийм эрсдлүүд бол танд байна. Гэхдээ та энийг өөрчилж шинжилж болж чаднаа.
Хийсэн одоо тэр сөрөг хөдөлгөөрүүдийн тэр бүх зүйлүүдээ та ихнээсэн засаад одооноос өглөө ингээд зөв болгоод за тэгээд хийх ёстой одоо энэ амьдралын хувь зайны тэр төөргөөр хийх ёстой төлөөн зорилгоудаа ингээд хийгээд явбал та шүүлтэн дунахгүйгээр та өөрхөн одоо өгсөн тэр зам мөрийг одоо сонгох буюу та энэ дараа төрлөө ямар төрөл ах уу эсвэл бүр ингээд бүх зүйлд оршдог болох уу эсвэл өөрхөн ертөнцийг бүтээх үү гэдэг буюу одоо оршин ертөнцийн хүлээснээс ангижрах юмч танд боломж байгаа гэсэн үг. Одоохондоо хүн бол тийм чадваргүй шүү дээ тий. Шүүлтэнд ордог. Тэгээд тэр шүүлтийн дагуу ерөөдөө ямар нэгэн зүйлд одоо хуваарлагддаг буюу доош унах эсвэл адуу симптом болох эсвэл дахиад ямар нэгэн төрөл авах тэр төрлийн хувь зайн таны өмнө наснаас үүдсэн одоо тэр үйлрүүдийн үр дагавар нь болж ирдгээ. Тэгэхээр бид нар одоо дараа наснда ч юм хэн болж төрхөө мэдгүй тэр үед ийм одоо зүйл байдаг гэдгийг ойлгохгүй энэ наснда та ийм зүйлүүд байдгийн байна гэдгийг ойлгож байгаа нь энэ наснд энэ бүхнийгээ бүгдийг дуусгаад та энэ бүх хүлээснээс энэ одоо матрицаас ангижраад ингээд гарах бас тань боломж байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо ухаан энэ зүйлүүд дээр бас та ерөөдөө нэлээд ойлголттой болж нэлээд зүйлүүдийг ерөөдөө өөртөө хүлээж авах бол хэрэгтэй байна. Ер нь энэ талын сургалтуудыг бас өөртөө суугаад өөрхөн бэлэг чанарыг хөгжүүлээд амьдралын хийх ёстой зүйл буюу хамгийн гол утга нь яг яах гэж ирсэн бэ гэдгийг та ойлгочвол таны амьдрал хувь зай чинь ингээд өөрчлөгдөд ирэх байхгүй. Тэгэхээр одоо зөвхөн аргын амьдралтаа мөнгө төгрөг одоо энэ аж ахуй гэж явсаар байгаа яг ингээд хамгийн гол нь амьдралтаа хийх ёстой зүйлүүдээ хийхгүй өнгөрөхгүй гол нь бид нар хийх ёстой зүйлээ хийгээд эхэлчихвэл аргын амьдрал маань дээшлээд эхэлдэг байхгүй. Аргын амьдрал маань маш олон эерэг өөрчлөлтүүд болон гоё сайхан зүйлсүүд бол гарч эхэлдэг. За тэгээд ерөөдөө яг энэ чиглэлийн бүх одоо зүйлүүдийг зохицлоосон сургалтыг манайх явуулах гэж байгаа. Тэгээд та хэд маань дотоод ашин гайхамшиг пэйж хуудас руу ороод ямар ч бас нэг комент хэсэгт 0808 гэд комент бичвэл автоматар тань мэдээл очно. Тэгээд маш том хямдрал зарлсан болохоор та хэд маань амжаад орч болно. Ерөөдөө энэ чиглэлийн бүх утганы бүгднийг ингээд эхнээс нь ингээд эмгэгтэйгээр ойлгож тантай ингээд тулж ажиллахад туслах ийм сургалтайгаа ерөөдөө таархан хувь зээг өөрөө удирдах болохгүйсэн бүх асуудлаа өөрөө ингээд засаад дараагийн шатнд гараад өөрхөн хувь зээний хаан дагуу Аз жаргалтай эрх чөлөөтэйгээр ингээд явхад туслах ийм сургалтайгаа. За үргэлжлүүлээд ингээд хамгийн сүүлийн сэдв нь болохоор таны наснда гүрүүтэйг очих уу буюу одоо гүрүү гэдэг маань хүн маш олон одоо амьдралын буян заяанд өөрхөн одоо их багштайгаа ингэж учирдаг буюу хүн амьдрал бүртээрээ гүрүүтэй очирдгоо гэсэн. Маш олон амьдралыг ингэж бас тодорхой хэмжээнд зөв туулж ингээ те ингэсэн учраас учирдаг. Тэгэхээр таны наснда очих уу гэдэгвэл учирнаа. Одоо баг ер нь учирсан байгаа юм байна. Гэхдээ та өөрөө яг тэр одоо энэ хүмүүний гүрэн байна гэдгээ бүрэн сайн ойлгоогүй ч юм тиймэрхүү талууд бол байж магадгүй. Гэхдээ ерөөдөө та бол тодорхой хэмжээний харсан ч юм уу эсвэл нэрийг сонсч ирсэн ч юм уу ерөөдөө таны хувь зайд бол ингээд тэр хүний орон зай ингээд таны багшийн тань орон зай гараад ирсэн. Тэгэхээр гүрүү гэдэг маань бол сүнслэг багшийн буюу амьдралын одоо олон насны амьдралын тань бүх юм ингээд зэгцээлж таны дараагийн шатнд гаргаж одоо бүр энэ одоо амьдралын хүлээс оршин хүлээснээс ангижрахад туслах энэ дээд багшийг хэлдэг байгаа. Тэгэхээр та бол энэ насанд авчрахаар юм байна. Тэгэхээр энэ амьдралтаа одоо хийх ёстой зүйл, ухаарах ёстой зүйл ингээд төдий ирэхээр маш их байна гэсэн. Ингээд зүгээр өнгөрүүлэхэд бол маш хайрын цаг хугацаа хэрвээ та авчирсан бол бүр мэдж байгаа бол эртхэн та ингээд засах ёстой зүйлүүдэд засаа тэр тусламж хайр хിവэлийн аваад энэ их хүчийг нь ингээд өөртөө бас суралцаад өөрөөрөө өсөн хөгжүүлээ дараагийн шатнд ингээд гараад яваарай. За нэмэлтээр болохоор нэгдүгээрт ирэх наснда хэн болж төрөх вэ? Хоёрдугаарт өмнө наснда та ер нь хэн байсан бэ? Гуравдугаарт энэ наснда хувь заяа цоо шинээс бүтээхээс өмнө хийсэн байх ёстой зүйл юу вэ? Буюу хэрвээ та ингээ хувь заяагаа бүр шинжилмээр байвал шинжилгээний тулд юу хийх ёстой юм бэ? За таны хувь заяаг уруу татдаг зүйлс юу вэ? 5 дугаарт энергийн хүрдээ засах хэрэгтэй байна вэ гэд ямар энергийн хүрдүүд тань ер нь одоо хамгийн их алдагдaltaй байгаад байна. Тэр чинь амьдрал чинь яаж нөлөөлөд байна?
За тэгээд таны даалт хумсар нэгдсэн үү? Эсвэл нэгдэг байна уу? Даалт хумсар нэгдвэл танд яг ямар зүйл гарах юм бэ? Таны даалт хумсарт яг юу яагаад байгаа юм бэ те? За 7-дугаарт одоо хэрэгтэй байгаа зүйлс чинь юу вэ гэж байна. За энэ бол танд яг одоо хэрэгтэй байгаа зүйлсийг та мэдээд авчвал одоо байгаа уналтаас одоо байгаа энэ хүнд хэцүү цаг хугацаанаасаа ингээд бүрэн чөлөөлөх тэр гол хутгана мэдээж авах юм аа. За эдгээрийг та бүхэн сонсоод нэмэлтээр үргэлжлүүлмээр байвал зааврын дагуу хаалттай групптэй ороод ирээрэй. Тэгээд хамтдаа нэмэлтээрээ олцгоё. Илүү их дэлгэрэнгүй мэдээд илүү өөрхөн яг хувь заяанда анхааруулсан цаг хугацааг өөртөө бэлгэлээрэй. За ингээд та бүхэн маань комент хэсэгтээ би өөрхөн хувь заяаг хамгийн сайн сайхнаар бүтээхэд билээ гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. За 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрэгчлөө шилжицгээе. Та нартай хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай морил. За хамгийн ихний сэдэв бол таны үйл өөр болон буян юу гэсэн сэдэв байгаа. За таны үйл өөр ерөөдөө яг ингэж явах хэвээр хувь заяа ч юм уу өөрхөн хийх хэвээр зүйлүүдээсээ жоохон буруугаар ингэж гацсан тиймэрхүү үйлдэлүүд бол байна. Тэгээд хүний одоо бие махбодод ч юм уу ямар нэгэн байдлаар бас гейм хохирол тиймэрхүү зүйлүүд учруулж исэн байх магадлал их өндөр байна. Одоо энэ амьдралын энэ насны амьдралынхаа яриад байгаа шүү. Энэ нь та багадаа ч юм уу эсвэл одоо сайхан ч нөө хизээч үж болно гэсэн энэ амьдралынхаа туршид хийж исэн зүйлсүүд за тийгээд бас бусны одоо мөнгө төгрөгөнд ингээд эд хөрөнгө болон мөнгө төгрөнд ямар нэгэн байдлаар ингээд тохирол учруулж исэн иймэрхүү асуудлууд бол байна. Тэгэд эдгэр нь ингээд та өөрөө болохоор тийм сүртэй гэж юу нэг боддгүй юм байна. Хамгийн гол нь эдгээр зүйлүүд чинь ингээд таны амьдралд одоо эргээгээ таны мөнгө төгрөгийн санхүүгийн эд хөрөнгөний асуудал дээр маш их асуудал ирэх. За тэгээд эрүүл мэнд чинь маш одоо докторгүй муу байх гэх мэтчлээ одоо ингээд олон талаар таны амьдралд одоо хүндрэлх юм онцгүй зүйлүүд ингээд хитгэн үржигдээд ингээд ирээд яваад байгаа хгүй юу. Тэгээд таяныгаа ингээд өөрөөсөө анзаарахгүй би энийг дээр тэрийг дийжсэн да гэдэгтээ нэг гүн гүнзгий гимшгүй ч юм уу. Эсвэл та магадгүй танаас үүдээ тийм нөлөө гарсныг нь ойлгохгүй мэдгэчгүй явж иж бас магадгүй байна. Танд ирж байгаа амьдралд ирж байгаа буян юу вэ гэхээр ерөөдөө та бас юм хүнд нэг аятайхан үг хэлж хиймсэн гэж боддог төрлийн хүн байж магадгүй. Хүний ингээд сэтгэл зүйд нь ингээд юм шим тайван амар амгалан мэдрэмж өгжсэн. Тэгээд тэр өгжсэн хүмүүс нь ингээд таны тэр өгжсэн зүйлээс үүдээд одоо маш олон сайхан зүйлийг хийжсэн. Тэгээд зөвхөн одоо амар амгалан гэлтгүү там их мэдлэг өгжсэн төрлийн багш ч юм уу эсвэл одоо юу гэдгийг сэтгэл зүйч ч юм уу эсвэл үнэхээр одоо их олон төрлийн мэдлэгтэй хүн байж болно. Ерөөдөө таны мэдлэгээс үүдээд бас хүмүүсийн амьдралдаа одоо тэр нь бүр амьдралынхаа маш том чухал хэсэг болоод амьдралыг нь өөрчилж исэн ийм зүйлсүүд байна. Тэгэхээр эдгээр зүйлсүүд бол таны амьдралд бас ингээд одоо сурах, мэдэх, таних тэг ингээд одоо гүүрүүтэйгээ очих ч байдаг юм эсвэл ингээд нэлээ юм гоё сайхан зураглуу дээрээс нь оршихуй ертөнцтэйг илүү арайх, оршихуй ертөнцөөс мэдээлэл авах гэдэг ийм том гоё зам мөрүүдийг бол танд нээж өгсөн байна. За дараагийн сэдв нь болохоор танд ирэх дараагийн шалгуур юу вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр болохоор та ийм олон хүн удирддаг ч юм уу эсвэл олон удирдах ажил цаашдаа хийх ийм боломжтой юм хүн байхгүй. Ерөөдөө оюуны цар үрээ их сайтай. Тэгээд өөрөө ч гэсэн тэр зүйлүүдтэй юм унших судлах ч юм уу ойлгож таних юмдаа их дуртай тийм төрлийн хүн. Тэгээд тэрнээсээ болоод ингээд жоохон бардах, өөрийнхөө ингээд мэдээж ойлгосон юмдаа бардах. Энд л бол яг амьдралын гол ойлголт ч гэдэм үү. Иймэрхүү одоо үзэл бодлосоо болоод өнөөдрийн хүртэл ойлгож мэдсэн сурсан зүйлтэй таны амьдралд бүр ямар ч юм хэрэггүй юм шиг болох юм цаг үеэр нь тэгээ та өөрийгөө хинч бишээр мэдрээ дахин одоо цоошнор мэдгүй байсан зүйлүүд эхнээс нь сурах юм цаг хугацаа танд ирэхээр байна. За тэгээ энэ дээр та ингээд бас маш одоо эвтэй зүйтэйгээр хүлээж аваад одооноос өөрхөн сэтгэл зүгээрхэд цэцээд одоо миний бүх сурсан зүйл бол энэ оршихуй ертөнцийн тэр чигээр үнэн гэж бас нэгдүгээрт ойлгож болохгүй. Хоёрдугаарт надад өөр сурах мэдэх ингээ хязгааргүй зүйлүүд байгаа. Тэгээд
би өөрийнхөө хэрвээ энэ мэдсэн сурсан зүйлээрээ одоо маш их зүйлийг бүтээгээд ингээ усмал тэр чинь хязгааргүй зүйл болох байсан. Гэтэл би ингээд эндээ бардаад ингээ хитрхи хойроо суусан гэдэгтэй ойлгох хэрэгтэй буюу бас ингээд мэдээ сурсан зүйлээрээ бусдад хэрэгтэй маш том шалгуурууд, маш том одоо үйлүүд ингээ та хийх ёстойсэн байхгүй. Тэдрээга та ерөөс алийн ч хийгээгүй яваад байна. Та ингээд өөрийнхөө төвшөнд хийсэн одоо энэ хангалттай гэж бодоод байгаа боловч ингээд та дөнгөж ингээ эхлүүлэх гээд орхисон хэмжээнд тэгэл таны одоо энэ их одоо сурахад чинь нэмэр авсан зүйлүүд бол маш их таны дээр дээд хүчнүүдтэй холбоотой, таны зам мөрний дээр танд энэ зүйлүүдийг ойлгох сурах боломжуудыг ингэж олгосон маш хүчнүүдийн тусламжтайгаар та ингэсэн гэдгээ бас хоёрдугаарт ойлгох хэрэгтэй. Тэгээ төдийрөөр танд маш үүрэг даалгавар байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүрэг даалгавраас ингээ хазайвал бас та ингээд маш хүнд уналтууд ирдэг гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт маш даруухан байх хэрэгтэй. Даруухан байлээ гэд зориггүй бай гэсэн үг ш. Маш олон зорилгууд ээж бусдын төлөө маш том чухал үйлүүдийг ингэж хийж тасралтгүй энэ сайхан мэдээллүүдээ зөвөр хүмүүсийн амьдралын ингээ үзэл бодлыг бүр өөрчлөлтөх биш. Ингээ маш хөнгөнөөр, маш таатайгаар хүмүүст ингээд гоё нөлөөлж ингэж зөвөр нөлөөлж явах хэрэгтэй. Учир нь ингээд хитрхийн ингээд өөрхөн туушаас үзэл бодлоос болоод хүмүүсийн амьдралд ингээд тэр үзэл бодлыг тулгаад хүмүүс ингээд юм эргээгээд энэ зарим ойлгохгүй хүмүүст бол энэ чинь муухрал болоод амьдралд маш том сөрөг өөрчлөлтүүд ирнэ. Тэгээд энэ сөрөг өөрчлөлтүүд эргээгээд хэд дахин үржигдээд та бол таны үр дүнд ирдэг учраас маш болгоомжтой зөв зүйтэй хандах хэрэгтэй шүү гэдгийг бас дахиад сануулж хэлмээр байна. За та энэ амьдралаа дуусгахаас өмнө заавал хийсэн байх ёстой зүйлс юу вэ гэсэн сэдэв байгаа. За энэ дээр болохоор та ер нь штэ бас л яг энэ сургатай холбоотой зүйлүүд ер нь их гарч ирээд байна. Хүмүүсийг одоо ингээд яг энэ өөрхөн хүмүүст ингээд түгэх гэдэг тэр зүйлээрээ хүмүүсийг илүү дүүт амархан одоо тэг ингээд ойлгомжтойгоор энэ бүхнийг ингээд сурахад чиглэсэн тийм одоо зүйлийг бүтээх гэдэг яахгүй. Энэ нь одоо жишээлбэл номч мөсвөл техник технологитой холбоотой зүйл ч мөсвөл одоо инженеэр одоо магадгүй аппликейшн ч гэдэг юм уу одоо юу гэдгийг ингээд ямар тааж эсвэл юм одоо маш гоё хөтөлбөр гаргах ч гэдэг юм уу эсвэл юм бүр боловсролын төвтэй болгох ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар одоо тэр ингээд ойлгуулах заадаг тэр зүйлийнхаа давуу хүмүүсийн маш гоё ингээд замын төвлөсөн чиглүүлсэн тэгээд дараагийн шатнд гарсан дээр тэрэн цааштай хязгааргүй ингээд өсөөд дэлхийд ингээд гарах боломжтой юм гоё зүйлийг хийх учиртай хүн байна. Хоёрдугаарт айл гэрийн асуудлуудыг одоо шийдэж өгөх гэд ийм карт буусан байна. Тэгээд би энэ дээр бас жоохон эргэлзээ дахиад нэмэлтэдэн картууд гаргахад ерөөдөө айл гэрийн одоо буюу гэдэг нь гэр бүл яаж уршин тогтонд хинтээ гэр бүлийн учир үнц нь юу яагаад гэр бүл хүн болж төрөөд байгаа гэр бүлийн хоорондын хүмүүсийн нүүдлийн үр энерги давтамж нь ямар учиртай байгаа да гэр бүлийн зохион байгуулалт менежмент нь ямар учиртай ингээ хайр гэж юу ингээд юу гэдгийг тэр бүх талууд дээр бас ингээд хүмүүст зөв эерэг одоо мэдээлэл өгч гэр бүлүүдээ ингээд маш сайхан гоё тэнцвэртэй авч явж хэрвээ үнэхээр үлөөрөөр учирсан сөрөг айлалаа гэж бодгоо тэрийг одоо нэг бол дуусгах нэг бол ингээд тэрийг бүр хувь цагаа өршлөөд маш гоё хувь зайны айлтал нь ингэж туслах хэмжээний одоо тийм чиглэсэн үйл одоо тиймэрхүү зүйлүүдийг хийх гэдэг юм гарч ирсэн. За тэгээ дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон одоо хүүхдүүдэд зориулсан ийм буйны үйл ажиллагаа болон маш том хөдөлгөөнүүд маш одоо тийм ээлтэй үйл ажиллагаа тийм хөдөлгөөнүүдийг бас хийх хүчтэй хүн байна. Ер нь бол картууд бол цаашаа ингээд зөндөө гарч ирэхээр байсан. Тэгээд ямар ч тач хамгийн гол одоо 3 хийх ёстой зүйлийг нь бол тодтогод гаргаад ирэх гэж бодлоо. Тэр энэ 3 дээр та ингээд одоо бүр ингээд ихлүүлээд ингээд авч явах ёстой 3 зүйл чинь байгаа байхгүй юу. Тэр эдгээрийгээ ингээд хийгээ авч явах хугацаанд угаасаа үлдсэн зүйлүүдэд та өөрөө таны оюухан даалт хумсраас чинь гарч ирээд энэ амьдралдаа хийх ёстой зүйлүүдэд та ингээд хурдан хийгээд дуусчихвал та хувь заяа өөрхөн хүснэр цоошнэр бичих боломж танд гарч ирнэ. За дараагийн сэдв нь болохоор та шүүлтийн процессыг хэрхэн даван туулах вэ гэсэн сэдв байгаа. Энэ дээр болохоор ер нь тун дайжгүй гэхдээ яг одоогийн нөхцөл байдлаар шүүн таны өнөөдрийн хүртэл ингээд амьдарснаар цаашдаа та ингээд хийх ёстой зүйлээ хийгээд одоо юу гэдгийг ингээд байх ёстой зүйлээсээ ингээд
огцом ингээд гажих магадлал танд бас маш өндөр байна. Та юмд яг ер нь бол нэг итгэж үнэмшээд ч юм уу нэг ингээ маа хэрэг тууштай явдаг хэрнээ нэгэ сэтгэл чинь ингээд өөр болчвол ингээд тэр чигээрээ бас ингээ гажих гэдэг талтай амьдрал чинь нэг л хүн дундалтанд орчвол энэхэр баг юм дундгүй нэг л дундалтанд орчвол тэрнээсээ гарах гэж ууддаг завдаг юм төрөл юм аахгүй юу. Тэгэхээр хэрвээ тийм нөхцөл байдал ингээд үүсчүүл ерөөдөө маш хэцүү болно. Тэгэхээр шүүлтийн процесс та ингээд маш хөнгөн ямар ширэлцэг үр даван толгон тул та энэ амьдралд хийх ёстой бүх зүйлээ хийж үүлийн үр буюу буруу үйл хийжсэн бүх зүйлүүдээ засаж одооноос үйлүүдээ зөв болгож тэгээд хувь заяагаа ингээд цоошин цагаан цаас шиг болгож энэ хороогийн ингээд нөгөө хүлээснээс ангиж матрицаас гарах үс хэмжээний тийм өндөр гэрлийн төвшин сүнсний төвшин тэг ингээд бүх төвшингүүдээ нэрийн төвшингүүдээ ингээд өсгөөд хязгааргүй болгох хэрэгтэй байна. Тэгжээж та их наснда одоо хүчтэй төрөл бүрэлд рүү одоо орохгүй буюу хүн ингээд өндөр тийшээ заримдаа бас гарах тусам хүчтэй доошлдог талтай. Гэтэ энэ нь угаасаа заягдсан зүйл учраас их систем хийн. Энэ чинь гол нь таны магадгүй сүүлийн төрөлчин байх боломжтой. Гэтэл энэ төрлөө хийх ёстой бүх юм игээд дуусгаад та ингээд ашгуугаас ангичраад хүссэн одоо замаа сонгоод магадгүй өөр ертөнц бүтээх ч юм уу эсвэл одоо бурхан болгох ч гэдэм үү эсвэл ямар нэгэн өөр хэмжээст амьдрах эсвэл бүх зүйлд орших ч гэдэм үү гэдэг юм олон сонголт хүссэн сонголтоо одоо ингээд хийх боломжгүй болох боломжтой байна. Тэгэхээр та ерөөдөө бол яг эдгээр зүйлүүд дээрээ маш нарийн анхаарад энэ амьдралтаа ингээд хийх ёстой зүйлүүдээ хэртгэн хийгээд ойлгоод ухаарчвал та ингээд тэр өндрөөс ингээд хүчтэй унах буюу бүр адуу самтан болж төрөх эсвэл бүр ингээд юм маш доод хэмжээс ертөнц рүү ингээд орох тийм зүйлээс ингээд одоо ангижрах боломжтой буюу хүн ер нь аль тийшээ гарцсан доошо хүчтэй унах гэдэг төдийрийн өндөр шалгууртай байгаад байдаг юм сул талтай. Тэгэхээр за одоо юу гэдгийг ингээд юм дараанаас байхгүй юм шиг эсвэл хийх стори даалга байхгүй юм шиг өнөө маргааш шиг ингэж арга заасан байдлаар энэ амьдраад иж болохгүй. Уг нь таал тэрийг бас тодорхой хэмжээнд таны ухамсарчин бол мэддэг юм байна. Гэхдээ тэрийг үйлдэл олгож хэрэгжүүлж хийж бүрэн ухамсарлаж амьдралынхаа нэг хэсэг болгох ёстой гэдгийг л одоо танд үзэр картуу сахиусууд тань хэрэгтэй маш хэцүүлж таны мэдээллийг хөрвүүлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр энийг анхаараарай. За хамгийн сүүлээс энд нь болохоор та энэ наснда гүрүүтэйг уулзрах уу гэвэл ер нь ол учирсан байгаа юм байна. Гэхдээ та өөрөдөө мэдж байгаа болон зарим мэдгүй байгаа байж магадгүй. Тэр хүнийхээ нэрийг нь харж ирсэн ч юм уу. Одоо тэр багшийнхаа ерөөдөө холбоотой тэр энергийн одоо тийм холболт бол байна. Ямар нэгэн байдлаар зарим нь бол бүр ингээд яг бүр ингээд гүрүүтэйг уулзраа шавь налаа маш өсөөлөө сураад ингээд явж байгаа байх магадлал их өндөр байна. Тэгэхээр энэ наснда та гүрүүтэйг уулзч нэг нь олон насны амьдралтай нэг зөв байж маш хичээл сэтгэлийн үр дүнд энэ настан таны сүүлийн амьдрал чинь байж баг ингээд таарч байгаа учраас ингээд учирч байгаа буюу их олон насны буйнаар хүн гүрүүтэйг уулздаг маш том одоо зол буйнаар гэсэн. Тэгэхээр энэ их амьдралын турш олон амьдрал хичээж эцэст нь уулзж байгаа учраас маш их зүйлийг сайн сурч авч тэгээд цаашаа та өөрөө ингээд олон хүний гүрүү болох юм одоо хүчтэй хүн байгаа хгүй. Тэгэхээр ийм учиртай ихтэй та тэгж чадахгүйгээ л өөрөө шийднэ гэсэн үг. Та гол нь хичээл зүтгэлээрээ дамжуулж энийг бий болох боломжтой. Тэгэхээр энэ үйл процессуудаа та ингээд илүү боджуулж, биежүүлж, олон хүн тустай зүйлүүдээ ерөөдөө одооноос ингээд хийгээд эхлэх хэрэгтэй байна. Тэгээд дараагийн амьдралтаа одоо бас жигдэлж ингээд тусдаг зүйлүүд ер нь бол танд байх шиг байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдээрээ яг энэ ойрын хэдэн сартаа маш сайн ингээд төвлөрж анхаарах хэрэгтэй бол байна. 3-4 сар хугацаанд тэгээд та ерөөдөө яг энэ амьдралын төлөөн зэрлэг гэдэг юм руугаа бүрэн ороод ингээд явал та ойрын баг 10 жилийн дотор зарим нь бол 2-3 жилийн дотор бол бүрийн хийх ёстой бүх юмаа хийж тусгаад хувь заяа цаашнаар бүтээх юм боломж бол байна. Гэхдээ энэ боломжийг та өөрхөн хичээл зүтгэлээрээ л одоо хүртэх юм одоо боломжтой нэг хойроглоод эсвэл ингээд одоо байгаа явцаар явал энэ бол ямарч боломжгүй улам ингээд таны амьдрал ингээд саад бартанууд ингээд гарч ирээ таны гол чухал зүйл хойшилсоор байхаар байна. Тэгэхээр эдгээр зүйл дээр маш нэхур хандаад хичээгээрэй гэж хүсье. За тэгээд
ерөөдөө энэ хүрээд дуусж байна. Тэгээд нэмэлтээр болохоор нэгдүгээрт эрэх наснда та хэн болж төрөх вэ? Хоёрдугаарт өмнө наснда та хэн байсан бэ? Гуравдугаарт ерөөдөө яг энэ амьдралынхаа хувь заяаг цоо шинээр бүтээхээс өмнө хийсэн байх ёстой зүйл юу вэ гэхээр одоо та яг энэ зөвхөн хувь заяаны дагуух гэхээс илүү бас хувь заяагаа ингээд бүр үнэхээр шинжилээд ингээд шал өөр болгомоор байвал танд ингээд одоо нэмэлт үүрэг даалгаврууд гарч ирдэг. Тэр нь юу вэ гэсэн үг. За тэгээд таны хувь заяаг руу татдаг зүйлсүүд нь юу вэ? Одоо юу засах өөрчлөх хэрэгтэй байгаа юм бэ? За ямар энергийн хүртээ бас засах хэрэгтэй байна. Тэр чинь таны одоогийн амьдралд хэрхэн нөлөөлөд байна вэ? За даалт хумсартай нэгдсэн үү? Даалт хумсар чинь нэгдүүд танд юу тохиох гээд байна амьдралд чинь тий? За ерөөдөө ямар өөр хүчнүүд танд байна вэ гэдгийг л мэдэх гээд байна гэсэн үг. Балтгаарт болохоор танд одоо байх хэрэгтэй байгаа одоо чухал зүйлсүүд тань юу вэ гэсэн үг. Тэгээд танд яг одоо юу хэрэгтэй байж таны амьдралын ингээд тий оргил үе гарч гээд хэцүү цаг үе мөчүүд нь тусах гэдэг нэ гэдгийг харж өгнө гэсэн үг. За иймэрхүү сэдвүүдтэй байна. Тэгээд та хүсвэл нэмэлтээ аваад илүү дэлгэрэнгүй уншлага аваад яг энэ өөрийнхөө хувь заяанд илүү анхаарад энэ үнэт одоо цаг хугацааг өөртөө өмөр байвал та зааврын дагуу орж ирээд нэмэлтээ авах боломжтой. За тэгээд нэмэлтээрээ уулзцаая. Та нартай хамгийн сайхан бүхний хүссэн өрөө комент зэгт би өөрийн бүхэл сүлийн сөрөг үеийн өрүүдэд саад эрэг буян заяагаа дэлгэрүүлж гинэ гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. За ингээд 3 дугаар хөцрийг сонгосон хүмүүсийн мэрийг эхлэж гинэ. Хамт байсанд баярлалаа. За 3 дугаар өдрийг сонгосон хүмүүс минь уншилтаа тавтаймаар бол за хамгийн ихний сэдв бол таны үеийн үр болон буян юу вэ гэсэн сэдв байгаа. За үеийн үр дээр ерөөдөө болвол амьтандаа холбоотой зүйлүүд их гарч ирсэн. Ан хийдэг ч юм уу эсвэл амьтан дижиж аваад хөлжсэн ч юм уу эсвэл ер нь нэг юм амьтандаа холбоотой гэмтэй зүйлүүд хийж ирсэн эсвэл ажил нь амьтны туршилттай холбоотой мэддэг ч юм уу ер нь л нэг юм амьтны холбогдлолтой буруу үйл хийж исэн энэ насандаа хийж исэн юм хүн байна. Тэгээд зарим үзэж байгаа хүмүүс нь бол тэр нь бүр их байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь амьд амьтаа хорон гэдэг болвол эсвэл амьд амьтанд гэмтэл учруулна гэдэг болвол хамгийн одоо онцгой зүйл магадгүй заагаас барих дуртай хүн байх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тийм зүйлүүд байна. Тэрнээс тань үдээ таны амьдралын ингээ нас богиносох үр өгдүүд удамдтай ингээ хасар том хор гөнөлттэй ингээ үр дагаврууд ирэхээр байна. Энэн дээр ерөөдөө бол маш их яралтай анхаарах хэрэгтэй байна. Бүр маш том анхааруулгын картууд буусан. За тэгээд дээрэс нь хүний одоо юм сэтгэл зүйнд одоо юм гим хортой үгүүд маш их юм хэлжсэн. Одоо зөвхөнтэй хэрэлдэж байхдаа ч юм уу ингээд өөрөө ингээд одоо юу гэдэг тэрүүний амьдралаас сүрүүлчихье гэж бодож хэлээвсэн чи хамаагүй үнэхээр тэрүүний амьдрал сөрөг гэмтэй тэрийг нь бодохоор ингээд гутраад баг амиа орлмаар санагдтал та тийм өгнүүд хэлжсэн зүйлүүд их байна. Тэгээ энэс ч юм болоод ер нь л таны ингээд тэгээ зүгээр нэг юм жижиг сажиг үйл өрөш таны амьдралын хувьд ингээд оронгоор нь хүнд хэцүү болгож ирүүлэх хэрэгнүүд бол их тохиох гээд байна. Тэгэхээр энэн дээр ингээд үнэхээр анхаарал өгөөч гэсэн маш чухал анхааруулгын картууд их бууж байна. За таны амьдралдаа хийж исэн буян гэдэг үл ер нь бол бас баггүй байна. Гэхдээ яг саяны зүйлүүдийг засгууц хэмжээний бол биш байна. Гэт юм жижиг сажиг ирэхэд буйнуудаа л ингээд амьдралтаа бол хийж исэн зүйлүүд их байна. Гэхдээ тэр нь таны одоо жижиг сажиг хийж исэн буруу үйлүүдийг бол ингээд хангалттай өрхөн засгууц хэмжээнд байгаа бол юм том зүйлүүд чинь яаж чичээж ингээд аргалахаар биш байна. Тэгэхээр эдрийг бол та ингээд ойлгож ухаараад засах зүйлээ засаад төсөөлж исэн огчны 10,000 100,000 дахин илүү тэр том буйны одоо тийм одоо хөдөлгөөний ч юм уу юу ч юм уу тийм том зүйлийг хийж эдгээр зүйл чинь энэ амьдралд чинь засагдахаар байна. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйд болон үр удамдаа юм хүнд хэцүү муу мухай зүйлүүдийг бол үлдээж болохгүй. Та өөрөө энийг ол нэг тийм чухал тийм сүртэй юм биш гэж бодоод байх шиг байна. Гэтэ отоохондоо мэдрэхдэггүй байгаа учраас л тэгээд байгаа. Явандаа энэ маш хэцүү ингээд засаж болохгүй зүйлсээр ирэх гээд байгаа учраас маш анхааралтай байх хэрэгтэй байна шүү. За 2 дугаар сэдв нь болохоор танд ирэх дараагийн шалгуур юу вэ гэсэн байгаа. За яг таны саяны үйлдэж холбоотой ер нь нэг юм амьтантай холбоотой шалгуур ихээр энэ дээрээс нь ажил, бизнес, карьер,
хүн хоорондын хүндлэлцэл гэдэг зүйлүүд дээр шалгуур ирэхээр байна. Ер нь бол та яг хэр одоо тэг үнэнж уус суурьтай бусдыг ингэж одоо хуурам ихэлдэггүй. За тэгээд ийм хэр хүнлэг хүн болсон бэ гэдгийг чинь шалгуур. Тэгээд тэг ингэж ерөөдөө тань тусалж исэн, хайрлаж исэн хүмүүстэй бас үнэхээр тэр хүн таны гомдож исэн байсан гэсэн тэр өмнө тусыг нь мартахгүйгээр ингээд юмыг хайрлаж хамгаалж чаддаг. Танд өөрт чинь ингээд хэцүү зүйл тохиолсон ч гэсэн бусдын төлөө байж чаддаг хүмүүн үү гэдэг зүйлүүдийг шалгахаар энэ дээрээс нь ажил мэргэжлийн хувь дээр бас маш их шалгуурууд бол танд ирэхээр энэ олон шалгууруудыг давал таны арга амьдрал бол амжилттай сайхан байхаар байна. Ер нь бол таны энэ насанд ч арга амьдрал чинь бол үнэхээр амжилттай байхаар байна. Нэг тийм амар одоо хэцүү зүйлүүд нь тун цөөхөн гэхдээ тэглээгээд бүх юм чинь болоод бүтэн гэсэн үг биш. Төдий хэрэгээр сайн байгаагийн хэрэгээр таны нөгөө нуусан, далталсан тэр сөрөг юмнууд чинь насны бүхсэнд ч юм уу эсвэл одоо өрөө думд тань дараа насанд тань ч юм уу те ингээд асар хүчтэй томор төсөөлж чадахгүй яаж ч чигэд өөрчлөж чадахгүй хэмжээгээр ирэх гээд байгаа учраас тэдгээр зүйлүүдтэй бол эртнээс анхаарах өөрчлөх хэрэгтэй байна. Тэгээд их итгэл өнөмшил муутай хүмүүс байж ер нь их магадгүй ер нь нэлээд аргын таалтаа гэхдээ ийм зүйлүүдийг сонирч байгаа гэдэг чинь бас ерөөдөө ингэж хичээл зүтгэл гаргаж ийн гэхдээ тийм ч амаргүй одоо тэгэхэд өнөмшөөд ч юм их тэгээд байдаггүй төрлийн хүмүүс байна. Тэрнээсээ өвөдөд бас ерөөд амьдралдаа алдчихсэн онжсэн зүйлүүд их байна. Гэтэ одоо бол таны альва гэдэг нэрийг хумсар гэдэг зүйлд итгээд тэрийг адсах хэрэгтэй өөрчлөх үе чинь бол ялчгүй мөн байна шүү гэдгийг бас ахуусууд танд дамжуулж хэлж байна. Өнөөдөр хүртэл таны одоо бүх мэдтэйг ойлгодог гэсэн зүйлүүд чинь бол зөв байж болно. Гэтэ амьдралд бас өөр үнцгүүд, өөр юмнууд байдгаа. Тэр юмнуудыг бид нар ингээд хүнд хэцүүгээр ингээд тулгаа орон татж байгальтаагаар одоо зөвөр ингээд сайхныг ингээд шин зүйлсийг хүлээж аваас орчвол бүр илүү амьдрал ингээд урагштай өсөлттэй байдгийн шүү гэдгийг бол харуулж байна. Тэгээд та бас ингээд одоо юу гэдгийг арга амьдралдаа тодорхой хэмжээний амжилт ч юм уу ямар нэгэн төрөхөд маш их юм золиос, маш их зүйл ингэж гаргацсан хүн байхгүй юу? Тэр тийм амар хүнд хэцүү юмыг гаргаад тэр нь хэрэгээгээд юм үйлдвэр болох зүйл болохгүй хэмжээнд та ингээд бас амьдралаа гоё авч явах боломжууд бол танд зөндөө байна. Тэгэхээр ер нь өөрийнхөө зүрх сэтгэл болон нэмдээд хүчин зүйлүүдээ бас маш сайн сонсож явах хэрэгтэй шүү. Тэгээд бас нэг юм сонин карт буусан хэрвээ танд одоо үзүүлдэг ч юм уу юм ураг удмаас тань өөр төрлийн хүн байвал тэрнээс илүүтэйгээр та удмынхаа холбогдлолтой бас юм одоо үдтэй хардаг ч юм уу эсвэл мэдээлэл өгдөг тэм зүйлтэйгээ их ойр байвал энэ цаг хугацаанд тань бол хэрэгтэй байна. Бусдаар бол мэдээч хэрэг та одоо хинээс зөвлөгөө авах хинтэй байх гэдэг чинь бол таны одоо хүсэл зорилгоос л хамаарна. Гэхдээ одоо цагт бол таны ургууд мөн ч мэдээлэл өгдөөцийн тань өгч бол танд маш хэрэгтэй юм цаг үе чинь байна шүү гэдгийг анхааруулж байна. За дараагийн сэдэв нь болохоор таны амьдралаа дуусгахаас өмнө заавал хийсэн байх ёстой зүйл юу вэ гэсэн сэдэв байгаа. За энэн дээр болохоор таны амьдралаа дуусгахаас өмнө хийх ёстой зүйл маш их байна. Тэгээд дээрэс нь таны амьдралдаа яг одоо юу штэ ингээд хийх ёстой зүйл чинь ингээ биш юм шиг хэрнээ та энийг заавал хийх ёстой гэж өөртөө болгосон юмнууд бүр маш их байна. Тэгээд тэрийг энэ амьдралдаа ингээ заавал хийх ёстой гэдэг ингээ ойлгоцсон буруу зүйлүүд бол их байна. Тэгээд энэ амьдралд бол хэрэгтэй арга амьдрал чинь бол хэрэгтэй зорилгууд. Гэхдээ яг энэ туйлын буюу энэ амьдралд бүр ингээ хийх ёстой таны үүрэг даалгавартай холбоотой юмнууд бол биш байна. Хинхэн тэгэхээр энэнийг ингээд ойлгож өөрчлөлт хийх гэдэг бол таны хувьд бүр үнэхээр их одоо челленж одоо өөрчлөлтүүд тэм сорилтууд болно. Гэхдээ үнэхээр танд хэрэгтэй байна гэдгийг ухаарад одооноос өөрчлөлтөл тавгаасаа ингээд юмд хүчтэй дайртай байгаа тэрийг ингээ өөрчлөлт хийвэл зэрдэг хүн учраас нэгэн л та ингээд энэ чиглэл рүүгээ ингээ орчвол та хийх систем ингээ бүгдийг намжуулаад өссөн хувьцаагаа цааш нэр хангалттай бүтээж чадах үз потенциал бол танд байна. Гэтэ тэр потенциалыг та өөр ашиглаж чадах үгүй нь бол 100% танаас хамаарна гэсэн. Таны сонголт шийдвэр хичээл зүтгэлээс хамаарна гэсэн үг. За тэгээд хийх зүйлүүд чинь юу болвол хувь хүмүүр дээр маш их анхаарч тэр хүний одоо амьдралд ингээд төсөөлөөгүй байсан одоо тэр өөрчлөлт амьдралын дараагийн шат
ингээд өөрөөрөө хөнгөж хичээж ингэж хөвсөж болдсон байна гэдгийг ингэж харуулсан тийм зүйлүүд буюу нэг хүнийг ч гэсэн үнэлж одоо хүндэлж заавал олон өнгөлтгүйгээр тэр хүний амьдралыг 100% ингээд өөрчлөгдөж цаашдаа өргөн бүрэн дүрэн одоо авч явж чадахгүй хэмжээнд ингээд хүргэх зүйлүүд байна. Тэгээд одоогийн ойрын одоо хэдэн жилдээ бол хүмүүсийг бас ингэж мөнгө санхүүгийн хувьд амжилтанд хүргэх тэрний дараагаас та хүмүүсийг бүр оюун санааны төгсгийгээр л хүргэх юм одоо хувь заяатай юм зүйлийг хийх хүчтэй юм хүн байхгүй. Тэгэхээр эхлээд бол арган амьдралны ингээд одоо төгс төгөлдөржүүлэх процесс явагдаж байгаа. Тэрний дараа оюун санааны хувьд бүс сүнслэгийн хувьд төгс төгөлдөржүүлэх юм үүрэг даалгавартай хүн байна. За дараагийн сэдв нь болохоор та шүүлтийг хэрхэн даван туулах вэ гэсэн сэдв байгаа. Энэн дээр болол танд одоо хийсэн бүтээсэн зүйл их ч гэсэн ингээд зүгээр орхисон, засаагүй өнгөрөөсөн жижиг деталууд дээр анхаараагүй зүйлүүд маш ихээс бодлоо шүүлтээ маш хэцүү одоо өнгөрөх юм зүйл болох гэдэг. Тэгээд тэр нь одоо шүүлтийн хариун гэх юм уу шийдэл нь одоо ингээд айлч талбар руугаа ингээд ирэх боломжтой юм хэцүү нөхцөл байдалтай байхаар тэгээд шүүлт гэдэг маань болохоор энэ амьдралаа та дуусгаад одоо таны дэвшлүүлэхүү доошлуулах эсвэл хэм байх уу яах вэ гэдэг тэр шүүх процессыг хийлээд байгаа шүү. Тэр та ерөөдөө их алс холыг ардаг юмыг холжуулж хардаг төрлийн хүн байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нэг сэтгэл санаагаар унс үедээ ч юм уу юм ихсэн ингээ хитрхий деталраад ингээ бүр хитрхий ингээ гүнгэн зүйн тах гэдэг. Гэтэл сэтгэл зүй тэнцвэртэй алс хоёлыг ингээ харангаа деталууд дээр бас ингээ анхаарал явдаг чадвар бол танд бас маш хэрэгтэй байна. Энэ дээр ч яг таны зөв тийшэн заалдаг, таны бурууг чи ингээ зөв тийш нь хэлээд өгдөг юм чиглүүлэг бол бас танд хэрэгтэй байна. Тэрийг та өөрөө ингэж гоёор ингээд таатагаар хүлээж авч иж энэ зүйлүүд чинь бас ингээд хэрэгжин. Түүнээс та таны эгог дэмждэг хүмүүс таны эргэн тойронд байвал та эзэж энийг олж харахгүй дандаа өнгөрөөдөн гэсэн. Тэгээ та өөрөө бас эгогоо жоохон тэжээлүүлэх туртай төрлийн хүн байгаад байгаа болохоор энэ дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд ерөөдөө одооноос сэтгэн жижиг сажиг засах зүйлүүдэд засаад өөрчлөлттэй зүйлүүдэд өөрчлөөд хувь зээнийхэн дагуу яваад эхлүүл та шүүлтэн дээр ямар ч яах зүйлгүйгээр ингээд даван туулах боломж бол танд байна. Тэгэхээр та эрх насндаа хэн байх уу, яах уу, энэ оршин хүлээснээс ангижхгүй те ингээд энэ бүх зүйлүүдэд шийдэх одоо тэр хүчин чадалт та өөрөө оюун санааны төгсгөөр л төрж олон нэг бас ингээд хүргэж чадвал танд бол тийм одоо боломж таны гарт ирнэ. Гэтэл одоохондоо бол бид нар ийм тийм хүчгүй байгаа гэдэг нь оюун санааны төгсгийгээр л төрөөгөө хүмүүсийг хүргээгүй байна л гэсэн. Тэгэхээр ерөөдөө та юу ч хийсэн, ямар ч хүчтэй хүн байсан гэсэн шүүлтэнд ортгоо. Тэр шүүлт нь ямар ч процессор болж болтгоо. Та өдөө хүртэл ингэ бодож исэн зүг гэж бодож исэн зүйлүүд чинь хүртэл буруу байх боломжтой байдаг. Тэгэхээр ерөөдөө олон зүйлийг ойлгож ухаарах зүйлүүд бол танд багахгүй байна гэдгийг дамжуулмаар байна. Тэгээд өнөөдрийн хүртэл хийсэн үнэхээр хичээл зүтгэлтэй хийсэн зүйлүүд чинь бол үнэхээр бас үнэлэгдэхүйц хүндлэгдэхүйц шүү гэдгийг бас хөцөр картуудаас сануулж байна. За тэгээ хамгийн сүүлийн сэдв нь болохоор та энэ наснда гүрүүтэйг очих уу гэвэл зөвхөн та энэ наснда биш өмнө наснда ч гэсэн уулзаж учирсан ийм хүн байна. Тэгээ энэ наснда бол бас дахиад ингэ уулзаж учирч байгаа буюу та өмнө наснда одоо тэг гүрүүтэйг уулзаж учраад өөрхөн одоо тэр бүх амьдралаа ингээд дуусгаад та энэ дэшээ ингээд дэвкийн өөрхөн одоо өссөн сонголтойгээд оршихуун энэ матрицаас гараад ингээд явах өстой хүн байсан байна. Гэтэл бас ингээд зөвхөн жижиг сажиг үйлүүдээсээ болоод та энэ наснда дахиад хүрээд ирсэн. Тэгээ насанд чинь таны гүрүү таныг хамгаалж бас дахиж одоо ингээд дээштэд явах өстой гүрүү чинь хүртэл ингээд дахиад буугаад ирсэн ийм зүйл байна. Тэгэхээр та өөрийгөө төдийгөө ингээд гүрүүгөө хүртэл дахиад ингээд хүн болгоод ирсэн байгаа учраас энэ амьдралдаа та үнэхээр хийх ёстой бүх юмаа гүрэн дүрэн дуусгаад олон хүмүүс тэр замыг чиглүүлж өгөөд энэ амьдралд хүн ингээ хийх ёстой үүрэг даалгавар гэрээтэй байдаг. Тэр гэрээнийхэн дагуу ингээ бүх юм хийгээд дуусгачээж та дээшээ гарах хүчтэй юм байна. Төдийгээр л ерөөдөө таны шалгуур орших ертөнц танаас ингээ харж байгаа зүйлс нь асар өндөр байгаад байсан шалтгаан бол энэ юм байна шүү. Тэгэхээр яалчгүй тийм байна. Тэгэхээр хүн маш олон насны буянгаар гүрүүтэйг учирдаг. Тэг гүрүүтэйг учрахын
Одоо цондон гэдэг нь ерөөдөө бол энэ амьдралынхаа энэ бүх матрис, энэ бүх одоо энэ хүлээснээс ангижраад хүн өөрхөн тэр дараагийн зүйл рүүгээ гарах одоо ийм учир шалтгаантай байдаг. Гэтэл та өмнө насндаа ингэх байсан. Тэгэхээр энэ наснаа дахиж ирнэ гэдэг нь тэр үүрэг даалгавраа хэд дахин даблтаад ингээд ирсэн байгаа. Тэгэхээр тэрийг та үнэхээр хийж чадах танд потенциал нь байгаа учраас энийгээ ингээд дуусгаад та ингээд олон хүнийг сайн сайхан болох ажил руугаа шийдэмгээ оруулалт бас их зохистой юм шүү гэдгийг хэлмээрэн. Тэгээ танд бол хангалттай хүчин чадал байгаа. Та зөв замаар явах тусам таныг олон зүйлүүд ингээд ивэж харнаа. Та буруу явах тусам маш олон буруу зүйлсүүд ингээд таныг унгаах гад бэлэн ханчин байж байгаа гэдгийг битэн мартаарай гэж хэлмээр байна. За ингээд ерөнхий уншилга маань дуслаа. Одоо харин нэмэлтээр нэгдүгээрт эрх наснда та ерөнхий болж төрөхийн үнэхээр ингээд энэ хүлээснүүдээс одоо ангижирч чадхаарай нүггүй вэ? Хоёрдугаарт өмнө наснда та ер нь хин байсан бэ? Ямар одоо насууд ингээд тулсан очиртой хүн юм бэ? За тэгээд гуравдугаарт энэ наснда хувь зайгаа ерөөдөө цоо шинээр бүтээхээс өмнө юу хийсэн байх хэвээр юм бэ? Буюу яг хувь зайныхаа дагуух одоо явахаас өмнө бид нар хийх ёстой зүйлүүд байгаа. Буюу үүрэг даалгавартайгаа ерөөдөө ноцолцоороо тарах гэдэг шүү дээ. Гэтэл энэ үүрэг даалгавраа ингээд бүгдийг дуусгаад яг хүснээрээ тайван амьдрахын тулд одоо нэмэлтээр хийх ёстой зүйл чинь бас юм бэ гэдгийг гаргаж ирнэ гэсэн. За дөрөвдүгээрт таны хувь зайнаас уруу татдаг зүйлсүүд юу юм бэ? Юуг ерөөдөө та ингээд бүрэн дөрөв орхиж дараагийн түвшинд гарах хэрэгтэй байгаа юм цаг хугацаанд яваад байна тий. За тэгээд ямар энергийн хүрдээ та тасах хэрэгтэй вэ? Тэр энергийн хүрт чинь таны одоогийн амьдрал чинь яаж нөлөөлөд байна? За 6 дугаар таны даалт хумсар нэгдсэн үү? Даалт хумсрын потенциалынхаа хэдэн үн ашиглаж байна? Хэдэн үн нэгтчвэл таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарах гээд байна тий. 7 дугаарт одоо хэрэгтэй байгаа зүйл чинь юу вэ гэсэн юм сэдвтэй байна. За тэгээд та энэ нэмэлтүүдийг аваад нэмэлт уншлагаараа яг өөрийнхөө хувь зайндаа бүрэн дүр анхаарад ер нь ингээд амьдралаа бие хувь зайгаа өөрчлөмөрөө зөв явах хэвээр одоо замаар явмаар байна гэд тэгжээвэл та зааврын дагуу нэмэлт уншлагынхаа хаалттай группт ороод ирээрээ. Тэгээд хамтдаа нэмэлтээр илүү дэлгэрэнгүй гоё уулзцгаая. За тэгээд та нартай амжилт хүсье. Хамгийн сайхан бүхний хүсье өрөө. Та бүхэн маань комент хэсэгт би олон хүнийг сайн сайхан зам руу хөтлж чадах тийм хүчтэй одоо тийм гайхалтай хүчтэй гэдэг гоё affirmation бичээд баталгаажуулаарай. Дараагийн хүсрийн мөр хүртэл түр баяртай. Та нартай хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хамт байсанд баярлалаа.